Хэрвээ шинэ хатуу багш чинь үнэндээ Якусагийн толгойлогчийн өв залхамжлагч байвал яах вэ? Ямагучи Кумико бол сурагчдаа зөв хүн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг залуу багш. Гэхдээ сургуулиас гадуур түүнд асар том нууц бий. Кумико бол хүчирхэг Якуса гэр бүлийн ач охин. Кумико эхэндээ гэр бүлийн нун юу ч болоогүй юм шиг энгийн багшийн дүр эсэхийг хичээнэ. Даанч түүнд оногцсон анги нь багш нарын үзэн яддаг. Өдөр болгон хэрэг төвөг тайдаг. Жинхэнэ тахан анги байдаг. Тэр тундаас ангитай хамгийн ухаантай бас хамгийн зөрүүд суугч болох Савада шин эхний өдрөөсөө л Кумикотой сөргөлдөнө. Гэтэ Кумико амархан бууж өгдөг хүн биш ээ. Тэр зодон, гудамжны бүлэглэл, дарамт шахалт, сургуулийн драма гээд шав настай холбоотой асуудал болгон руу шууд л дайрна. Харин нөхцөл байдал аюултай болох бүр түүний Якусагийн жихэн төрх баг багаар цууж эхэлнэ. Цаг өнгөрөх тусам суугчид нь Кумиког амар болохоор нь биш, харин тэднийг хизээч орхитгүй болохоор нь хүндэлж эхэлдэг. Харин Кумико өөрийг нь илчиж болох нэг асуудлаас нөгөөрөө өсчин нууцаа хадгалах гэж үлээ үзнэ. Моримото Косуикогийн мангагаас сэдвэлсэн Гокусен Арасаро Савадагийн аав өнөр албан тушаалтаа цагдаа байдаг болохоор Кумико түүнийг харах болгондоо цагдаатай холбоотой байж магадгүй гэж сэжиглэн үнэхээр инээдтэй үйлдэлүүдийг хийдэг. Өдөр бүр нэг аним.